Эх 7 хоногт бас оюу толгойн нээлттэй сонсголын болох давтайгаа бас дотоодын гэлтгүй олон улсын хэвлэл мэдээллээр ч гэсэн нэлээдгүй бас анхаарлын төвд орж байна. Тэгэхээр яг энэ сонсголын үеэр бас ямар гол чиглэлүүдийг хилцгээр бол та энэ талаар бас төлөвлөгөө хариултахгүй. Тэлгүй яг. Тэгэхээр улсын хурлын хянан шалгалт тухай хуулийн хүрээнд за оюутлогын төслийн асуудал дээр бол хянан шалгалт төр хороо за 2025 оны 7 сарын 2-нд байгуулагдсан байна. За хуулийн хууль заасан эрхээр бол бид нар 6 сар хугацаатай. За энэ хүрээндээ бол бид нар одоо нотлох баримт цуглуулад тий одоо сонсголоо хийгээд за улсын хурлын одоо тогтоолоо улсын хурлаар батлуулах үүрэгтэй. За яг хянан шалгалт төр хороо одоо эхэлснээс хойш 5 сарын хугацаанд бол 90,000 одоо хуудас нотлох баримтыг авсан байна. За энэ хүрээндээ бол бид нар бас нэмэлт нотлох баримт авах хүрээнд цуглуулах хүрээнд тодруулахын хүрээнд бол за одоо эх 7 хоногийн нэгдгээс эхлүүлээд 3 бүтэн өдрийн одоо сонсголыг хийнэ. Тэгэхээр манай хүрээг хязгаарт бол хоёр л асуудал байгаа юм л та. За нэгдүгээрт бол одоо оюу толгой стратегийн бүлэг ордын хил хязгаарт албан ёсоор багтаж байгаа. Одоо жавхлан шивэ толгой гээд Онтре Канадын хөрөнгө оруулалтын компани эзэмшилтэй байгаа 2 лиценз. За үүнтэй холбоотой асуудлууд дээр хян шалгалт хийх, за төрийн эзэмшлийг талаар хөндөгдөнө. За хоёрдугаарт бол оюу толгой одоо төслийн нийт санхүүжилтэн дээр те. За хувь нэлэгчийн гэрээ байгаа. Хувь нэлэгчийн зээл байгаа. За энэ хувь нэлэгчийн зээл бол 20 орчим тэрбум долларын одоо зээлийн 12 тэрбумыг бол эзэлдэг байна. Нийт 60 орчим хүн гэсэн үг. Тэгэхээр энэ зээлийн хүүг хувь нэлэгчийн гэрээгийн 11.3-ын йод зааснаар 7 жил тутам дахин авч хэлцэх хугацаа 2025 онд тохиож байгаа. Тэгэхээр энэ хугацаагаа бас ашиглаад энэ хувь нэлэгчийн зээлийн хүүг бууруулах за үүнтэй холбоотой одоо хийсэн үйл явц одоо төрийн шийдлүүдээр хян шалгалт хийсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд одоо хян шалгалт төр хороо байгуулагдсан. Энэ хоёр хүрээндээ бас одоо нэгсэндээ сонсголоо хийж одоо нэмэлт мэдээлэл авах гэсэн үг. Тэгэхээр хоёулаа Онтрегийн одоо эзэмшлүүдийг жавхлантай шивэ гэсэн одоо лицензүүдийн талаар асууя гэж бодож байна. Ерөнхийдөө оюу толгоогоос одоо энэ лицензүүдийг Онтрегээс оюутлахад одоо шилжүүлэх энэ процесс явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр таны хувьд яг энэ процесс дээр бас ямар одоо дүгнэлттэй байгаа. Зөвнөөс гадна бас нөгөө талаас Монгол улсын хэрхэн одоо ашиг хүртэх вэ гэдэг бас асуудал одоо гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр та яг одоо ямар одоо шийдлүүд гарч ирээсэ гэж найдаж байна. Тэгэхээр оюу толгойн бүлэг орд гэхээр оюу толгой компани эзэмшиж байгаа үндсэн 3 лиценз байгаа. За яг тэр стратегийн бүлэг ордын хил хязгаарт албан ёсоор одоо Канадын хөрөнгө оруулалтаа тэр Онтре компани эзэмшилд байгаа жавхлан шивэ толгой гэдэг 2 лиценз албан ёсоор багтаж байгаа. Тэгэхээр бидний байр суурь юу вэ гэхээр нэгэнтээ стратегийн ач холбогдол бүхий орд бол үндсэн хуулийн 6-гийн 2, ашигт математикийн тухай хуулийн 5-5, нэмийн 8-1-ийн 7-д маш ойлгомжтой зааж өгсөн байдаг. Хэрвээ стратегийн ач холбогдол бүхий орд бол үүн дээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг одоо хуваар тооцож эсвэл 34% хүртэл эсвэл амнатаар орлуулах зохицуулт бол өнөөдрийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд байгаа. Тэгэхээр энэ хууль үндсэн хууль за ашигт математикийн тухай хуулийнхаа хүрээндээ бас одоо адилхан үйлчлэх ёстой гэсэн байр суурьтай байна. Тийм учраас Онтре дээр яг та түрүү хэлэлтэй лиценз шилжих асуудал бол төрийн эзэмшил тогтоосны дараа лиценз шилжих асуудал яригдана гэсэн үг юм л да. Тэгэхээр төрийн эзэмшил өнөөдөр хүртэл тогтоогүй байгаа учраас яг энэ асуудлыг бас одоо босгож ирж тэ хянан шалгалт төр хүртэл авч явсан нь бас үндсэн шалтгааны нэг байгаа юм. Тэгэхээр хувь нөлөөлөгчийн зээлийн хүний одоо асуудал байгаа шүү дээ. Энэ дээр бас нэлээд одоо асуудлууд хөндөгдөж байгаа. Тухайн одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал одоогоос одоо тис өөр байгаад бол үнийг одоо эргэн харах боломжтой гэж байна. Гэхдээ ер нь бол энэ оны эхэнд байсан ч нэлээд одоо хайшлагцаар байгаад одоо ярилцлага явуулж байгаа. Тэгэхээр яг энэ дээр та одоо хувийн хувьд ер нь ямар байр суурьтай бол юу өөрчлөгдсөн гэж байна? Хувь нэлэгчийн зээлийн хүүг бид нар яг олон улсын одоо arm's length буюу сонгосон гарын зарчим руу шилжих ёстой. Нэгсэндээ яг олон улсын жишг дээр бид нар хэдэн хувиар одоо жишээлбэл тухайн одоо зээлийг авах боломжтой байна. Тэр хүтэл ойролцоо дүүцэх хэмжээнд байх нь бизнесийн зарчим гэж ойлгож байгаа. Анх бид нар байгууллагдахдаа анх дөнгөж төсөл эхэлж явах үед төслийн эрсдэл хамгийн өндөр байгаа тэр үед одоо лайбер дээр нэмэх нь 6.5% гэдэг тохироо төсөл өнөөдөр 2025 онд дуусаад төслийн эрсдэл нэгсэндээ 76 бүтээн байгуулалт маань дуусаад эрсдэл хамгийн бага үед яг адилхан зээлийн хүүтүүлнэ гэдэг бол өөрөө одоо бизнесийн зарчим биш үү. Тэгэхээр энийг одоо энэ гэрээгээр болгосон эрхийнхээ хүрээнд засгийн газар хилцээд орж нэгэ
олон улсын жижиг рүү аваачиж өөрчлөх ёстой. Төслийн эрсдэл өнөөдөр 76 бүтээн байгуулалт 2025 онд хүрээд ингээд бараг 100% боллоо шүү дээ. Өнөөдөр 99.9% явж байгаа. Тэгэхээр энэ үед бол бид нэр одоо яг амжиж тэр гэрээнийхээ эрхийг хэрэгжүүлээд хүүгийн олон улсын түвшинлөө аваачиж буулгах ёстой л гэж байгаа.